50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 559 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий эзэн 642 литрээр оролцсон. Урваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр сэлэг телевизээр явагдана. Та өөрөөр барилгын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчдээ та бүхэнд шинэ 7 сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Сэник телевизийн эфирээр 1-р, 3-р, 5-р өдөр болгоны 17 цаг 30 минутаас хүрдэг үндэсний лотерейн 1-р өдрийн дугаар буюу энэ 7 хоногийн эхний дугаар эхлэхэд бэлэн болсон. Уламжил ёсоор 4-ийн 3-р зэргийн хонжурыг хамгийн ихэнд тодруулах болно. За ингээд бүгдөө машин ажиллуулъя. Өнгөрсөн 7 хоногт азтанд тодорсон байгаа 900 мянган төгрөгийн мөн өнгөрсөн 7 хоногт азтны шагналын өгсөн. За мөн өнгөрсөн 7 хоногт 4-ээс бас өндөр шагналын эзэн тодорсон. За тэр эзэн маань яг энд ирж авах нь байх нь та бас байдлыг хараад байж. За эхний бөмбөлөг 7. 4-ийн 3-р зэргийн хонжурын машинаас гарсан хамгийн эхний бөмбөлөг 7. Дараагийн бөмбөлөг гарч ирж байна. Өнгөрч байна. 4 дугаартай бөмбөлөг байна. 4. Дараагийн бөмбөлөг 6 юу 9. За 6 9-2-ыг бол жоохон андуурах хандлагатай байгаа. За 9 байна. 9 7 4 9. За 4-р бөмбөлөг 7. За 74 97. 7-оор эхлээд 7-оор өндөрлөлөө. Ингээд 4-ийн 3-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоонууд яг дарааллын дагуу та зөв тааж чадах юм бол өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөх юм. За хэрвээ та 4D тоглож байгаа бол таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой. За ингээд 3-р зэргийн хонжуурын 4 бөмбөлгөн дээрх тоо 7 4 9 7 7 4 9 7. За 4-ийн 2-р зэргийн хонжуурын машиныг ажиллуулах гэж байна. За эндээс гарч ирэх 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг яг дарааллын дагуу зөв тааж бүгэлсэн бол таны бооцоо 1000 дахин өсөх болно. Хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо та тавих хэрэгтэй шүү. За машин ажиллууллаа. Тэгээс 9 хүртэлх цифр тусварээс 4 бөмбөлөг нийт 40 бөмбөлөг байгаа. 4 бөмбөлөг нь гарч ирнэ. За ингээ хамгийн ихний бөмбөлөг тэг дугаартай бөмбөлөг байна. Тэг. Хамгийн ихний бөмбөлөг тэг. Дараагийн бөмбөлөг 9. Тэг 9. Дөрөв. Тэг 9 4. За 4 бөмбөлөг аль хэдийн одоо хоолойд орсон байна. 6 дугаартай бөмбөлөг байна. 6. За өнөөдрийн 4-ийн 2-р зэргийн хонжуурын машинаас 4 бөмбөлөг маань амжилттай гарч ирсэн. За харин дээрх тоонууд тэг 9 4 6. За анхааралтай сайн хараарай. Яг дарааллын дагуу зөв таасан байх ёстой. Тэг 9 4 6. За ингээд өнөөдрийн 4-ийн хамгийн сүүлийн боломж 4D тоглож байгаа хүмүүсийн юу гэхээр 1-р зэргийн хонжуур. За бусад хоёроосоо бол хамаагүй өндөр одоо таны бооцоо өсөх болно. Хэрвээ яг зөв таасан тохиолдолд таны бооцоо 2000 дахин өсөөд 40%-ийн татвар улсад очиод таны гар дээр очино. Тэгээ бодоод үзээрэй. Хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавих хэрэгтэй шүү. За 1000 төгрөг бол 2 сая төгрөг гэж пар гэж ороод ирж байна. Гэхдээ татвар төлөх мөнгөө бас бодоорой. За ингээ эхний бөмбөлөг. Ямар дугаартай бөмбөлөг вэ? 8. Эхний бөмбөлөг 8 дугаартай юм байна. За 2 дахь бөмбөлөг 2 дахь бөмбөлөг 3. 2 дахь бөмбөлөг 3. За 3 дахь бөмбөлөг
3 дахь өмлөг. Тэг. 3 дахь өмлөг тэг. 8 3 тэг. За 4 дахь өмлөг. 2 8 3 тэг 2. За анхааралтай хараарай. 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг дарааллын дагуу та яг зөв тааж бүгэлсэн бол таны бооцоо 2000 дахин өсөх юм байна. За ингээд 4 бөмбөлгөн дээрх тоонууд 8 3 тэг 2 8 3 тэг 2. За ингээд өнөөдрийн 4D-ийн тоглолт энэ хүрээд өндөрлж байна. За 6D-гээр за мөн 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс байд. Үргэлжлүүлээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаараа манай нэвтрүүлэг шууд үрж байгаа үндэсний лотероогоос. За ингээд 6D амжилт хүсье. 6D тоглож байгаа бол 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс. За тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 бөмбөлөг бий. За нийтдээ 60 бөмбөлөг. Энэхүү 60 бөмбөлгнөөс 6 бөмбөлөг нь гарч ирнэ. За хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн 4 дугаартай бөмбөлөг байна. 4. За энд гарч ирэх 6 бөмбөлгийг яг дарааллын дагуу 6 тоог сургуулийн зөв таах юм бол та 50 сая төгрөг хожино. За 2 дахь бөмбөлөг 7 4 7 4 7. За 3 дахь бөмбөлөг дахиад 7 3 дахь бөмбөлөг дахиад 7. За 4 дахь бөмбөлөг 4 дахь бөмбөлөг 2 4 дахь бөмбөлөг 2 4 2 гэсэн дугаартай бөмбөлгүүд дарааллын дагуу гарсан байна. 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг 1 дугаартай бөмбөлөг байна. 1 За одоо 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөг 3 дугаартай бөмбөлөг байна. 3 За ингээ өнөөдрийн 6D тоглосон хүмүүс бүгдөө өөрийнхөө хувилбаруудыг тулгаад харж байгаа бах. За танай телевизийн дэлгэцээр дүүрэн харагдаж байгаа. Тэгэхээр энэ тоонуудыг яг дарааллын дагуу зөв тааж бүгэлсэн бол та 50 сая төгрөг хонжуурт очих юм. За ингээд 6 тоо дарааллын дагуу таасан байх ёстой. 4 7 7 2 1 3. За анхааралтай дахиад сайн харж байгаарай. 4 7 7 2 1 3. За ингээд өнөөдрийн 6D-ийн 6 бөмбөлгөн дээрх тоонууд ийм дараалалтай байж. За ингээд бүгдөө хамтдаа харин одоо 120 саяын төлөөх тоглолтод тавтам оролцоо тоглож байгаа хүмүүс бүгдэнд амжилт хүсье. Машиныг ажиллууллаа. За хамгийн өндөр нь 120 сая төгрөг. За түүний дараагийн буюу Jackpot 2. Jackpot 1 бол 120 сая. Jackpot 2 бол 12 сая. 12 сая төгрөгийг яаж хоцохыг би бөмбөлгүүд гарч байгаа хооронд тань тайлбарлаж өгье. Эхний бөмбөлөг 18. Би бас өөрөө сүүлийн 2-3-7 хоног тоглоод байгаа. За дараагийн бөмбөлөг 36. Энэ бол 2 дахь бөмбөлөг. За нийт 7 бөмбөлөг гарч ирнэ. Энэхүү 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгний 5-ыг нь дараалал харгалзахгүй таагаад за бонус бөмбөлөгтэй буюу 7 дахь бөмбөлөгтэй нийлүүлээд 6 бөмбөлөг таавал та 12 сая төгрөг хожино. За 3 дахь бөмбөлөг 19 18 36 19 2 гэсэн дугаартай бөмбөлөг. За 3 дахь бөмбөлөг биш 5 дахь бөмбөлөг уушлаарай. 15 15
9. 6 дахь бөмбөлөг 9. За өнөөдрийн бонус бөмбөлөг 7 дахь бөмбөлөг. 6. За анхааралтай сайн харж байгаарай. Яг 7 бөмбөлөг байгаа. За таны хамгийн их анхаарах ёстой бөмбөлгүүд бол эхний 6 бөмбөлөг. Яагаад гэвэл энэ эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр яг зургуулын зөв бүгэлсэн бол 120 сая төгрөг буюу jackpot 1-ийг хожих юм байгаа. За jackpot 2 бол эхний 6 бөмбөлгөөс 5 бөмбөлгийг сүүлийн бөмбөлөг буюу 6 гэсэн бөмбөлөгтэй нийлүүлээд ингээд нийт 6 бөмбөлөг та чадвал та 12 сая төгрөг буюу jackpot 2-ыг хожих юм байна. За ингээд гарч ирсэн 7 бөмбөлөг 18, 36, 19, 2, 15, 9 өнөөдрийн бонус бөмбөлөг 6. За ингээд үзэгчтэй өнөөдрийн тоглолт энэ хүрээд өндөрлж байна. Манай нэвтрүүлэг та бүхэн шууд үрсэн байгаа. Өөрсдийнхөө тасалбар дээрээс өөрсдийнхөө хувилбаруудыг сайн тулгаж хараарай. За ингээд 3 дахь өдрийн тоглолтоор уулзтлаа. Баяртай. Сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 лотерейд оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр сэлэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.